Ой. Төглөө мөө та нар намайг ингээл хайчих гэж утсан уу? Одоо үе таваа ингэж хайдаг юм байхгүй сте. Бид гудамд хогоо биш, тархинд хогоо зөвлөх цаг болсон. Жохол зэрэг попролчиг болцсон уу? Хүмүүсийн ийм ядмагхан сэтгэлгээл биднийг өөрсний маань яг үндэ ийм тамийн тоогоо шиг амьдруулж байгаа байхгүй юу? Хогоо хайж сураач ээ. Зүгээр л нүднээсээ далдруулах биш. Гуйж алгаа гэдэг штэ. Тэр нь очиж ингээл хүний одоо хүрхийг харахыг хүсдэггүй хамгийн бохир даваа хогнууд итгэнэ. Тэгэл тэр сэгзим гиз доторх ингээд бохир мохроо хүмүүс чинь тийшээ хасгаал ерөөсө бүхэл муугаа гэсэн юм гуйж алга руу хайчдаг. Тэнгүү тэрийг ч өөр яг энэ нөгөө нэг хороо орооны ингээд нөгөө нэг хүмүүс очиж цэвэрлдэг гинэ гэж чинь ингээ эрүүл ахуй талаасаа тэгээ хийж байгаа ингээ орчин нөхцөл талаас аяга муухай юм байна. Тэгээ хоёрдугаар одоо нөгөө нэг энэ хүмүүс нөгөө хаарсан шилтэй тэнгүүдээ хэрэгсэн зүү тариураа ингээ таглахгүй хайчдаг. Тэнгүүд чинь энэ хог ачиж байгаа ачигч нар хогоо ачих хэвцээ гар хөлөө зүсэх тэр тариуранд хатгуулж элдв анзын бохир авах тэгээ бүр гараа авсан тохиолдол байдаг гинэ. Одоо шил мэлийг хайхтаа нэг өө ингээд цаасанд боогоо, дааванд боогоо таяа. Ялангуяа тэр хэрэгсэн зүү тариурны хогоо ингэж таглаж хайж байгаарэ. Тэгвэл бас нөгөө энийг чинь буцаагаад цэвэрлж байгаа тэр ачигч нарт аяг хэцүү байд юм шүү. Тэгээд энэ тал дээр мань анхаараарай. Сонгой ахын дүүрэг болохоор 23 хоногт нийт хураасан цэвэрлсэн хог нь болохоор бараг 200 тонн шахах хогоо байхгүй юу? Тэгэд ер нь бол миний бодож байгаа үнцэг гэх юм бол бид нар тэгэл байнга цэвэрлээлээдэг, буцаагаал хог хаяад байдаг цэвэрлээлээдэг эмчдэрийн тойрог шиг юм болцсон. Тэгээ одоо энэ хайшин байнга л хогоо хаяал цэвэрлээл бүгдээрээ нэг нийтийн суппортник хийгээд байх юм уу те. Түнгүүд хин яг хог хаяад байгаа гэхээр бид нар л ахгүй те. Түнгүүд энэ нь ердөөсөө ингээд бид нар өөрснийхээ сэтгэлгээг тэгээд өөрчлөхгүй бол энэ марг надад бол хизээж өөрчлөхгүй цаг. Энэ тэгээ хогуудыг ирээд та нар ингээд гудамж талтаар яваад үзээрэй те. Бүр ингээд юм хур хог цаа. Тэгээд мэдээж яг тодорхой хэмжээнд хогны менежмент ч юм уу тий хогны асуудлын талаар угаасаа төр ямар нэгэн тодорхой зүйлүүд хийж байгаа тий байнга цэвэрлэж чинь. Тэгээд ер нь бол бид нар ингээд өөрөө өөрсөндөө шаардлага тавих хэрэгтэй байгаа байхгүй юу? Жишээ нь хөршүүдтэй шаардлага тавь, өөрөө өөртөө шаардлага тавь тий. Чи зүгээр хогоо энд гаргаж тавиад өнөөдөр хог арилаад байгаа юм уу үгүй шүү дээ тий хашаанаасаа гэрээсээ хогоо гаргаж тавиад чиний нүдэнд хог харагдахгүй байна гэдэг чинь тэр хогхгүй болчихж байгаа зүйл биш байхгүй юу? Хүмүүсийн ийм ядмагхан сэтгэлгээл бидний өөрсний маань яг үндэ ийм тамийн тоогоо шиг амьдруулж байгаа байхгүй юу? За сонгой ахын дүүрэг ер нь хур хогуудаа, үүсмэл хогуудаа, гуйж алганы хогуудаа цэвэрлж байгаа юм байна. Тэгээд анзаархад ер нь хүмүүс ингээ хашаанаасаа гараад гудамжиндаа хогоо овоолаа тавьчих тийм ээ. Тэр чинь эцсийн эцнийг цэвэрч сайхан дааш тэр хог чинь салхинд агаарыг хортуулаад тэр агаараар таны үр хүүхэд хажуу айлын чи үр хүүхэд амьсгалж байгаа. Тийм болохоор ингээ хогоо бөөгнүүлж хаяхтаа хашаанаасаа гаргаад бүхэн шийдэж байгаа учраас биш учраас энэ гудамж талбайгаа жоохон хайрлаад тэгээ хогоо хайж сураач ээ. Зүгээр л нүднээсээ далдруулах биш хогоо ингээ хайж сураач ээ манайхаа гэж хэлмээр байна. За тэгээ эргээд хэлбэл одоо энэ аж ахуйн нөхцөл гэсэндээ те ингээ хогоо ингэж ачхад нь бэлдээгүй улмаас энэ ачлалтын хүмүүсийн ингээ цаг цагийг бас айгүй ингээ үрдэм мэлээ. Яг тэр одоо юу гэдэг замраагүй ингээ тааж тавьсан хогийг ингээ ачихын тулд маш олон цагийг зарцуулдаг. Гэтэл тэр хүмүүс ингээ 3 ирээсийг ачих байсан бол дөнгөж 1 ирээсийг хийдэг ч юм уу те. Тэгэхээр бас ингээд одоо энэ дэлгүүр оршооныхнуудын одоо тэр цаасаа хайцсан мөрцмүүд ингээ бөөн болгож тавих ч юм уу те. Ачхад нь яг ядаж ингээд хөнгөвчлөөд өвчих юм аа л ингээ тэр хүмүүс ч гэсэн ирээд арай хурдан ингээ юм ачаад ингээ дараа дараагийн юм гэдэг ч юм. Одоо зөвхөн аж ахуйн гэж хэлдэг айл гэр тус бүр ингээ бүгд яг ингээ хогоо ингээ ачхад нь бэлдээд нэгэндээ жоохон юм дэмтэй байхаас зүгээр санагдлаа. За тэгээ одоо нэг уйлаг болсон баг хэлхээс санаа зовмоор нэг юм байна. Одоо энэ машиныхаа цонхоор хогоо хаяхаа тамхины ишээ те тэр тамхины хог мого хаяхаа болоо чи одоо энийг одоо бараг намайг төрж авах үед ярьдаг гэсэн одоо ярьсаар л энэ тэгээд хүмүүстэй яа тэгж хог хаяад идэв тэгээд болчихвол чи л гэмээр энэ даа за тэгээд бүгдээрээ хог хаяхаа хаяхгүй байцгаая.